2025 оны Нобелийн их тайвны шагналтнаар Мария Корина Мачадо тодорчээ. Израиль улсын засгийн газар Газан зориулсан эхийн төлөвлөгөөг албан ёсоор баталлаа. Хятад улс газрын ховор элементийн экспортыг хязгаарлах шинэ журам гаргасан байна. Өмнөд Солонгосоос хөдөлмөрийн нам байгуулагдсны ойн баярт Орос улбаноос болон Хятад улсын төрийн өндөр албан тушаалтнууд оролцож байна. Арамдраг үзэгчтэй Тэнгэр телевизийн маань гадаад мэдээний хөтөлбөр та бүхэнд хүрч байна. Бид өнөөдөр олон улсад болсон онцлог үйл явдлуудаас таймлан мэдээлэл боллоо. Нобелийн 2025 оны шагналтнууд тодорч байна. Өнөөдөр инх тайвны шагналт тодорлоо. За тэгэхээр Норвегийн Нобелийн хороо инх тайвны шагналыг Венесуэл улсын сөрөг хүчний удирдагч Мария Корина Мачадод олгохоор шийдвэрлсэн байна. Ингэснээр Мачадогийн нэр Латин Америкийн орнуудын ардчиллын төлөөх тэмцэгчдийн дунд түүхэнд үлдэж байна гэсэн үг. Тэгэхээр Венесуэлийн ард түмний ардчилсан эрх чөлөөг хамгаалан тууштай тэмцэж, дарангууллаас ардчил руу шуудраг инх тайван замаар шилжих үйл хэрэгт тасралтгүй хүчин чармайл гаргасныхаа төлөө энэхүү нэр хүндтэй шагналыг хүртжээ гэж Норвегийн гаргасан мэдээлэлд дурдсан байна. За өдгөө 58 настай үйлдвэрлэлийн инженер мэргэжилтэй Венесуэлийн төмөр хатагтай гэх нэрээр алдартай нэгэн Мадурогийн сүүлийн 2 удаагийн ялалтыг Америк нэгдсэн улс тэргүүтээ олон улс хүлээн зөвшөөрдөггүй бол харин энэхүү Мария Николас Мадурогийн эсрэг гол хүчний сөрөг хүчний гол удирдагчаа гэдэг юм байна. 2024 оны сонгуульд түүнийг нэр дэвшгийг хориглож байсан удаатай 2023 оны анхны шатны сонгуульд 92% саналаар ялсны дараа за түүнийг 15 жилийн хугацаанд төрийн алба хаших эрхийг нь хасаж байсан юм байна. Сүүлийн жилүүдэд тэрээр улс төрийн дарамт шахалтын улмаас аюулгүй байдлын үүднээс олон нийтийн үйл ажиллагаанд төдийлөн оролцоход зогсоосон юм байна. Норвегийн Нобелийн хорооны мэдээлэлд 2025 оны инх тайвны шагнал нь инхийг хамгаалахын төлөө зоригтой тэмцэж байгаа. Ардчиллын дүл бөхөөгүй гэдгийг сануулж байгаа тэмцэгчид олгогдож байна гэсэн байна. Тэгмээ Норвегийн Нобелийн хорооны дарга Йорген Батигийн хэлснээр ардчлал аюул орсон байгаа энэ цаг үед бид нийтлэг үнэт зүйлсээ хамгаалах нь урьдчиланаас илүү чухал гэдгийг онцолжээ. Мария Корина Мачадо улс төрийн замналыг нь харах юм бол 2000-ад оны ихэр сонгуулийн шудраг байдлыг хянах зорилготой Сумате гэх нэртэй байгууллагыг үүсгэн байгуулж тэргүүлж байсан юм. 2010 онд тэрээр Венесуэлийн үндэсний ассамблеид хамгийн олон санал авч сонгогдсон боловч 2014 онд түүний гишүүнчлэлийг улс төрийн зорилготой шийдвэрээр хүчингүй болгож байсан гэдэг. 2024 онд тэрээр Сахаровын шагнал болон Вацлав Хавелийн хүний эрхийн шагналыг хүртэж байсан. Эдгээр шагналууд нь түүний хүчирхийлэлгүй тэмцлийг үнэлсэн хэрэгэ гэж олон улсын шинжлэж үздэг байна. Венесуэл улсын сүүлийн 20 жилд ардчилсан чинэлэг орноос хатуу дарангуулын дэглэм эдийн засгийн хямралд шилжсэн улс болоод байгаа. Олон сая иргэд нь ядууралд нэрвэгдэж 8 сая гаруй хүн дөрвөн гарсан. Төрийн хүчний байгууллагууд ард иргэд рүүгээ чиглэж сөрөг хүчний удирдагчдыг шоронд хорих, шүүх, хэвлэлийг хянах болоод байгаа. Ийм нөхцөл байдалд Мачадо 20 жилийн өмнөөс эрх чөлөө шудраг сонгуулийн төлөө ясан биш саналын хуудсыг сонгоё гэх урайндар кампани ажлуудыг тасралтгүй зохион байгуулж байсан. Тэрээр шүүхийн хараат бус байдал, хүний эрх, ард түмний төлөөллийг хамгаалан ажиллаж ирсэн гэдэг. Нобелийн хороо Мачадогийн Венесуэл төдийгүй дэлхийн олон орны дарангуулын эсрэг тэмцэгчид урам зориг өглөө гэж дүнсэн байна. Мачадо Нобелийн шагналын үндэслэгч Альфред Нобелийн хүсэлд заасан 3 шалгуурыг бүрэн хангасан гэдэг нь дуртхан зүйтэй юм. Үүнд нэгдүгээрт улс орноо эв нэгдэлд чиглүүлсэн, нийгмийн цэрэгцэн байдлыг эсэргүүцсэн, инх тайван замаар ардчилалт хүрэхийг зорьсон гэх 3 шалгуур. Нобелийн инх тайвны шагналыг Норвегийн парламентын зүгээс томилсон 5 гишүүнтэй хороо жилбэр сонгодог уламжлалтай. Нэр дэвшүүлэлтэн төрийн тэргүүн, хууль тогтоогч, профессор, өмнөх шагналтын зэрэг эрх бүхий этгээдүүдээс ирдэг. Тухайн жилийн урамшрал нь 11 сая швед крон буюу ойролцоогоор $1 сая байдаг юм. Тэгвэл шагнал гадуулах ёслолыг энэ оны 12 дугаар сарын 10-ны өдөр Осло хотоос үзэх юм. Өнөөдөр Израиль улсын засгийн газар Америк нэгдсэн улсын зуршилтай Газан зориулсан гал зогсоох хэрэгцээрийн эхний үе шатыг албан ёсоор баталсан байна. Ингэснээр тохиролцооны нөхцлүүд хэрэгжиж эхлэхэд бэлэн боллоо гэсэн. Гэсэн хэдий ч ерөнхий сайд Беньямин Нетаньяху Израилийн айрамд байлдааны ажиллагааг зогсоох тушаал өгсөн эсэх нь одоогийн байдлаар тодорхойгүй байна. Америкийн зүгээс энэхүү төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах зорилгоор 200 цэрэг ойрт оронд руу илгээж байгаа гэсэн мэдээлэл өнөөдөр өгсөн.
Тэдгээр цэргүүд Египт, Катар, Турк, Арабын нэгдсэн Эмират улсын цэргүүдтэй хамтран ажиллах байгаа. Гэхдээ их сурвалжуудын мэдээлснээр Америк нэгдсэн улсын цэргүүд Газын зур усын бүсэд бол нэвтрэхгүй. Израиль болон Хамас аль аль нь Америкийн зуршлалтай энэхүү гал зогсоох хэрэгцээрийн эхний шатыг хэрэгжүүлэх асуудлаар тохиролцсон гэж байгаа боловч юун маргаантай асуудал бол байгаа. Тухайлбал нь бол Хамас бүлэглэл зэвсгээ хураалгах хэсэг нь одоо хүртэл тодорхойгүй асуулт хэвээр Израилийн зүгээс дайныг дуусгахын тулд Хамас бүлэглэл бүгдээрээ зэвсгээ хураалгаж Газын зур усын засаг захиргаанд оролцохгүй байх мөн байгууллагаараа тарах ёстой гэж шаардаж байгаа. Харин Хамас олон нийтийн өмнө зэвсгээ бүрэн хураахыг шууд нисааж байсан удаатай ч гэлээ хэрэгцээрүүдийн үеэр зарим зэвсгээсээ татгалзаж болох тухай байр суурь илэрхийлсэн гэж сурвалжууд мэдээлж байна. Гэхдээ Хамасын төлөөлөгчид зарим уулзалтуудад товтлогооны шинжтэй богино болон хоолын зай нусгалт пуужин зэрэг томоохон зэвсгүүдийг хэсэгчлэн хураалгах процессыг авч үзэж болно гэсэн байна. Зэвсгийн асуудал дээр тохиролцохгүй бол гал зогсоох хэрэгцээр тасарч Израиль дахин давталж эхлэх эрсдэл өндрөө гэж шинжээчид сэрэмжлүүлж байгаа. Израиль болон барууны холбоотнууд Палестины зэсэд бүлэглүүдийг бүрэн зэвсэггүй болгохыг энхийн хэрэгцээрийн өмнөх шаардлага болгон тавьсан байна. Энэ нөрөө 1990-ад онд байгуулагдсан Ослогийн энхийн гэрээг байгуулагдах үедээ төстэй байгаа. Одоо ч Израиль адил шаардлага тавих нь бол мэдээж. Гэхдээ Хамас бүлэглэлийн зүгээс бүх зэвсгээ өгөхгүй гэдэг нь бол асуудал үүсгэж болцсошгүй. 2023 оны 10 дугаар сарын 7-ны халдлагаас өмнө Хамас бүлэглэл Газа дахь олон бүлэглэлүүдийн дотроос хамгийн том нь гэгддэг байсан. Одоо ч Палестины Исламын жихад ардчлалын төлөөх фронт Ал-Акса зэрэг бүлэглэлүүд л байдаг энэхүү Газын зураас. Харин сүүлийн 2 жил Израилийн дасралтгүй бөмбөгдөлт товтлогооны улмаас тэдгээр бүлэглэлүүд хэр хэмжээгээр суларсан байгааг бол тодорхой хэлэх боломжгүй. Намын дашин дуртад зарим палестинчүүдийн хувьд хэрвээ Хамас бүлэглэл бүрэн гарч явах юм бол гэмтрэгийн шинжтэй бүлэглэлүүд орон зайг нь дүүргэж хүмүүст илүү ноцтой аюул учруулж болзошгүй гэж санаа зовнож байгаа юм. Тиймээс Хамас бүлэглэл тодорхой хэмжээнд цэрэг хүчээ хадгалах ёстой гэж үзэж байгаа палестинчууд байна гэсэн. Намын зарим шинжээчдийн таамаглаж байгаагаар Хамас бүлэглэл төр зургийн аюулгүй байдлыг хянах үүрэг бүхий олон улсын төр хүчнүүдтэй хамтран ажиллахад бэлэн байж болно гэсэн байгаа юм. Бээжингийн зүгээс газрын ховор элементийн экспорт болон үүнтэй холбоотой технологийн гарцыг хязгаарласан шинэ журмуудыг гаргасан байна. Энэ нөрөө Америк нэгдсэн улстай хийх худалдааны хэлэлцээрийн өмнө байр сууриа бэхжүүлэх зорилготой байж магадгүй юм. Учир нь Хятадын худалдааны яамны найдваргүй этгээдүүдийн жигсаалтын дийлэнх нь Америк нэгдсэн улсын батлан хамгаалах технологийн компаниуд байсан байна. Эдгээр компаниуд нь газрын ховор элементийн гол нийлүүлэгч улсаа гэгддэг Хятадаас ихээхэн хамааралтай. Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп болон Хятадын өдөртөгч Си Жинпин нар эх сард Өмнөд Солонгос улсад Аз номхон далайн дээд хэмжээний уулзалтын үеэр бичлэн уулзах гэж байгаа. Энэхүү уулзалт нь Ши Жинпин Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчтэй бараг 1 жилийн дараа анх удаа нүүр тулан уулзах гэж байна гэсэн. Энэхүү уулзалтын өмнө Хятад улсын энэхүү газрын ховор элементийн экспортоо чангатгаж байгаа нь Америкийн бизнес эрхлэгчдэд таатай мэдээ бол мэдээж биш. Мөн үүгээрээ Америкийн эрх баригчдад шахалт үзүүлэх зорилготой байж мэддэг байна. Дэлхийд дахин ховор элементийн 90%-ийг Хятад улс дангаараа боловсруулдаг. Ховор элемент нь гар утснаас эхлээд сүнөөгч онгоц хүртэл бүхий л дэвшилтэт технологийн гол түүхий дээ. Хятад нөрөө Америкийн тарифын эсрэг энэ давуу байдлаа ашиглах бүрэн боломжтой гэсэн. Тэгвэл шинэ журмыг нарийн харах юм бол газрын ховор элементийн экспортод заавал тусгай зөвшөөрөл авах шаардлагатай бүтээгдэхүүний жагсаалтыг өргөтгөж дахин боловсруулах болон боловсруулалтын тоног хөөрөмжийг гадаж гаргахыг хязгаарлаж мөн Хятадын ховор элементүүдийг гадаадын чип үйлдвэрлэл болон цэргийн зориулалтаар ашиглахыг хориулсан байна. Евразийн группийн зүгээс Хятад дахь удирдлагууд энэхүү журам нь Дональд Трамп болон Ши Жинпин нарын уулзалтын өмнөхөн Хятадын хэрэглээний байр суурийг бэхжүүлэх зорилготой стратегийн алхмаа гэж тодорхойлсон байна. Мөн газрын ховор элементийн технологид нэвтрэх асуудал тариф хагас дэмжүүлэгч болон технологийн худалдааны хэрэглээсийн гол сэдэв байх нь бол тодорхой. Харин Хятад улс хяналтаа нарийн тохируулах чадвартай гэдгийг харуулснаар илүү ихтгэлтэй ухаалаг байр суурийг илэрхийлж байна гэж тайлбарласан байна. Харин Хятадын худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч хэлж байгаагаар газрын ховор элементийн экспортын хяналтыг чангатгаж байгаа нь үндэсний аюулгүй байдлаа хамгаалахын тулд хийсэн алхмаа гэж тайлбарлаж байна. Мөн сүүлийн үед гадаад байгууллага хувь хүмүүс Хятадын гаралтай ховор элементүүдийн бүтээгдэхүүнийг анхны хэлбэрээр болон боловсруулсан байдлаар цэргийн салбар зэрэг байгууллагуудад дамжуулж байгаа нь улсын аюулгүй байдал ашиг сонирхолд хор хөнөөл учруулж дэлхийн энх тайвны хүчин чармайлтыг сулруулсан хэрэгэ гэж хүртэл мэдэгдсэн байна. Худалдааны яамны пүрэв харагт нийтэлсэн мэдээлэлд нийт 14 гадаад компаниг найдваргүй этгээдийн жагсаалтанд нэмсэн байсан. Тэдний дийлэнх нь Америкийн батлан хамгаалах болон агаарын
сансрын компаниуд байсан. Хятадын гол тал эдгээр компаниуд Тайвантай хамтран ажиллаж Хятадын бүрэн эрх аюулгүй байдал хөгжлийн ашиг сонирхлыг зөрчиж байна гэж энэхүү тайлбарт мөгсөн байна. Гэхдээ энэ анхны тохиолдол бол мэдээж биш. Өнгөрсөн 4-р сард Дональд Трамп Хятадд өндөр тариф тогтоосны дараа Бээжин ховор элементийн экспортод дахин хязгаарлалт тогтоож дэлхийд дахинд нийлүүлэлтийн хомсдлыг богино хэмжээнд үүсгэж байсан удаатай. Мөн үүний дараа Дональд Трамп, Ши Жинпин нар өнгөрсөн 6-р сард улцаар ярилцаж газрын ховор элементийн асуудлаар тодорхой ахиц гарсан гэж мэдээлж байсан. Хоёр өдөртөгч 9-р сард дахин холбогдож ирэх уулзалтынхаа бэлтгэлийг хангаж Дональд Трамп ирэх жил Бээжинд айчлах урилгыг мөн хүлээн авсан байдаг. Мөн Ши Жинпин Америкт айчлах саналтай байгаа ч гэсэн илэрхийлсэн байгаа юм. Умар Солонгос улсын хот өнөөдөр түүхэн өдөр болж байна. Учир нь өнөөдөр эрх баригч хөдөлмөрчдийн намын 80 жилийн тохиож байгаа. Онцлогчтой энэхүү ойн баярын арга хэмжээнд Хятад Орос зэрэг гол холбоотнуудын өндөр албан тушаалтнууд төлөөлөгчд оролцож байгаа юм. Эдгээр нь нөлөө бүхий найрсаг харилцаатай орнуудтайгаа Умар Солонгос улс харилцаагаа бэхжүүлэхийг эрмэлзэж байгаа дахин харуулсан үйл явдал байгаа юм. Умар Солонгосын удирдагч Ким Жон Уны хамгийн чухал холбоот нь Хятад улс бол байсаар ирсэн харин сүүлийн жилүүдэд Орос улбаны улстай илүү нэгт харилцаатай болж ирээд байгаа. Умар Солонгос улс нь Украинд хийж байгаа Украины данд Орос улбаны улсыг цэрэг болон зэвсгийн тусламжаар дэмжсэн энэхүү харилцаа холбоог нь улам бэхжүүлэхэд нөлөөлсөн гэж ажиглагч нар үздэг байна. Тэгвэл өнгөрсөн 9-р сард Ким Жон Ун Бээжинд өөрийн биеэр айлчилж дэлхийн 2-р дайны ялалтын баярын томоохон цэргийн парадад Хятадын дарга Ши Жинпин, Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин нарын хамт зогссон зөвхөн Пхеньяны гадаад бодлогын шинэ чиг хандлагыг илтгэсэн үйл явдал болсон байдаг. Хятадын төрийн мэдлийн синхron агентлагийн мэдээлж байгаагаар 80 жилийн ойн баярт нь ерөнхий сайд Ли Чан оролцохоор Пхеньянд пүрэв гарагт ирсэн юм. Энэ 2019 оноос хойших Хятадын удирдагчийн хамгийн өндөр түвшний айшлал болж байгаа. Ли Чан нь Хятадын коммунист намын улс төрийн товчооны байнгын орооны 7 гишүүний нэг. Ерөнхий сайдын хувьд тэрээр Хятадын дарга Ши Жинпиний дараах улсын 2 дахь дээрээс 2 жагсах нөлөө бүхий улс төрч гэсэн үг. Сүүлийн саруудад тэрээр олон улсын чуулга уулзалт томоохон арга хэмжээнд ийхүү Хятадыг төлөөлөн оролцох болоод байгаа. 9-р сард гэхэд Нэгдсэн улсны байгууллагын ерөнхий ассамблед Хятад улсыг төлөөлөн оролцсон байдаг. Харин Орос улсын тухайд Умар Солонгос улсын хөдөлмөрчдийн намын 80 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор ерөнхийлөгч асан Дмитрий Медведев ирсэн байна. Тэрээр одоо үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дараагаар ажилладаг. Сүүлийн саруудад Умар Солонгос улс нь Орос улбаны улстай цэргийн болон эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж Украинд хийж байгаа дайнд туслах зорилгоор цэрэг зэвсэг нийлүүлж байгаа талаар Пхеньян мэдээлж байгаа юм. Удаах онцлог зочин нь Вьетнамын төрийн хэвлэл мэдээлэл хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар Вьетнам улсын удирдагч коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Тоо Лам байгаа юм. Тэрээр Ким Жон Ун түүнийг өөрийн биеэр хүлээн авч ёслолын угтах ажиллагааг зохион байгуулсан байна. Тоо Лам нь Вьетнамын коммунист намыг тэргүүлдэг. Энэ нөрөө Умар Солонгос улсын хөдөлмөрчдийн намын ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жон Уны албан тушаалтай дүйц хөлс байрсараа гэж хэлж байна. Түүний айлчлал нь хоёр улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойд давхцаж байгаа юм. Эдгээр удирдагчдын оролцоо нь Ким Жон Уны гадаад бодлогын зорилт болох Хятад, Орос, Зүүн Өмнөд Азийн коммунист тасалбалтай холбоотнуудтай стратегийн эсэл бэхжүүлэх гэх зорилготой дүцэж байгаа юм. 어떤 새로운 목표들이 제시되고 Америк нэгдсэн улсад улс төрийн докторгүй байдал газар авч магадгүй болоод байна. Чикаго хотод үндэсний гвардийн цэргүүдийг дайрлах ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэр гарсан. Тэгвэл өнөөдөр энэхүү шийдвэрийг холбооны шүүгч төр зогсоосноор тэдгээр үндэсний гвардийн цэргүүд хамгийн багадаа 2-7 хоногийн турш энэхүү хотод эргүүл хийх эрхгүй болж байна гэсэн. Тэгэхдээ төр зургийн шийдвэрээ гэдгийг анхаарах хэрэгтэй. Шүүхээс Дональд Трампын цэцгэргааны тайлбар болох Чикаго хотод бослог гарах аюултай гэдгийг батлах нотлохоо хангалтгүй байна гэж үзсэн байна. Энэхүү шийдвэрийг Чикаго хот болон Иллинойс мужид энэ 7 хоногт хамтран гаргасан тэхэмжлийн дагуу гаргасан байна. Энэхүү шийдвэр нь ардчилсан намынхны хувьд төрх хугацааны ч гэсэн нааштай мэдээ болж байгаа гэдэг нь бол мэдээж. Гэхдээ Дональд Трамп маргаашаас эхлэн Теннесси мужид цэргүүдийг гаргахаар дайжлахаар төлөвлөж байгаа гэх мэдээлэлүүд байна. Харин Портланд хотын асуудлаар шүүхийн маргаан үргэлжлэж байгаа. Иллинойс мужид аль хэдийн ирсэн гэгдэж байгаа 500 цэргийн тухайд түүний дотор Чикагогийн баруун дүүрэг Бродвей дахь цагаарчлал гайлын газрын алтны байрны гадна байгаа хэсэг цэргүүдийн хувьд цаашдын нөхцөл байдал нь тодорхойгүй байна. Иллинойсын шүүхийн шийдвэрийг харах юм бол холбооны шүүгч Эпри Пепертийн шийдвэрт Дональд Трампын цэцгэрга Америк нэгдсэн улсын үндсэн хуулийн 10 дугаар нэмэлт заалт буюу мужуудад олгогдсон эрх мэдэл, мөн 14 дугаар нэмэлт заалт буюу эрхтэйг хамгаалагдах эрхийг зөрчсөн гэж үзсэн байна.
Түүний гаргасан хориг нь 10 дугаар сарын 23-ны 23 цаг 59 минут хүртэл хүчинтэй байна. Харин 10 дугаар сарын 22-ны өдөр шүүх дахин хуралдаж энэ хоригийг 14 хоногоор цааш сунгах гэсгийг шийдэв. Шүүхийн шийдвэр гарсны дараа Иллинойсын аман захирагч J.B. Pritzker манай амжид бослог гарах ямар ч бодит нотлогоо байхгүй гэдгийг шүүх баталлаа гэж зах мэдээлсэн байна. Америк нэгдсэн улсын хойд командын зүгээс хэвлэлийн асуултанд хариулахгүй гэж мэдэгдсэн байна. Намун батлан хамгаалах яам шүүхийн явцад байгаа асуудлаар тайлбар хийхгүй гэсэн байр суурьтай байгаа юм байна. Харин Дональд Трампын тухайд Чикагог хуульгүй гэмт хэргийн тамаа гэж нэрлэж байсан ч сүүлийн статистик баримтуудаас харахад гэмт хэрэг эрс буурсан болох нь харагдсан байна. Хотын дарга Брэндон Джонсон шүүх хуралд өөрийн биеэр оролцож дараа нь хотын эрх ашигыг хамгаалахын тулд бүх хууль ёсны арга хэмжээг авна гэж мэдэгдсэн байна. Цэргүүдийн байрлал болон хязгаарлалтыг харах юм бол энэ 7 хоногт Техас болон Иллинойсоос ирсэн үндэсний гвардийн 500 зэрэг Чикагогийн өмнөд баруун хэсэгт орших Эфуд дээрх армийн нөөцийн баазад бол байрлаж байгаа. Тэд бүгд Америк нэгдсэн улсын хойд командлалд харьяалагддаг. 60 хоногийн хугацаанд энэхүү Чикаго хотод ажиллах тушаалтаа ирсэн. Зарим цэргүүд өнөөгөө хамгаалалтын хашааны цаана эргүүл хийж байгаа нь харагдсан байна. Сүүлийн хэдэн 7 хоногт энэ байранд холбооны агентууд болон эсэргүүцэгчдийн хооронд мөргөлдөөн бол гарч байсан. Дональд Трампын хэлснээр цэргүүд холбооны цагаачлалын хууль сахиулах ажиллагааг хамгаалж гэмтэргийг хязгаарлах зорилготой гэж тайлбарлаж байгаа юм. Мөн 2 дахь бүрэн эрхэн эхэлсэн цагаас хойш Дональд Трамп 10 гаруй хотод тодруулах юм бол Портленд, Балтимор, Мемфис, Вашингтон, Нью Орлин, мөн Калифорни, Окленд, Сан Франциско, Лос Анжелес зэрэг хотод цэрэг илгээх талаар ярьсан байгаа юм. Холбооны агентуудад шинэ хориг мөн гарсан байна. Өөр нэг холбооны шүүгч Сара Эллисын хэлж байгаагаар Чикагогийн ойролцоох холбооны цагаачлалын байрны байгууламжийн гадна 50 жагсаагч сэтгүүлчдэд хүч хэрэглэхийг холбооны агентуудад хориглосон байна. Энэхүү хоригийн шийдвэрт хийжүүлсэн баллон, резинен сум, шидэх зэрэг биеийн хүч хэрэглэж болохгүй мөн агентууд заавал ил харагдах таних тэмдэг зүүлсэн байх ёстой гэж заасан байна. Энэхүү хэмжээлийг Иллинойсын хэвлэлийн холбоо Block Club Chicago, Chicago Headline Club зэрэг хэвлэл сэтгүүлчдийн байгууллагууд болон зажигсагчид хамтран гаргасан байдаг. Тэд холбооны цагаачлалын байгууллага, дотоодын аюулгүй байдлын яам, хил хамгаалах албыг 50 жагсагч сэтгүүлчдэд хүч хэрэглэсэн айлгал сүрдүүлсэн гэж буруутгаж байгаа юм. Дашин дуртахад Паблом Лео Чикагогоос Ромд айлчилсан үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчтэй уулзах үеэрээ цагаачд болон цөөнхийн эрхийг хамгаалж нийгмийн хамгийн эмзэг хэсгийг анхаарч үзэх хэрэгтэй байна гэж уриалсан байна. Тэрээр нийгмийн аюулгүй байдлыг хангах зохистой бодлого чухал чиглэлээ хүнлэг байдлаар ч гэсэн алдаж болохгүй гэж уриалсан байна. Дашин дуртахад Паблом Леон Чикагогоос гаралтай байгаа юм аа. Мэдээр үйлчилж байна. Энэ сэдвээр зарим мэдээллийг давчаар багслан хүргэж байгаа. Тайваны удирдагч Ла Чинтэй үндэсний баярын илтгэлийн үеэр T-Dom гэх нэртэй олон давхар агаарын хамгаалтын шинэ системийг бүтээж батлан хамгаалахын зарлаа нэмэгдүүлэхээ мэдээлээ. Мөн оны эцэс гэхэд тусгай батлан хамгаалахын төсөв боловсруулахаа хэлсэн байна. 2024 оны эхээр Тайваны удирдагчаар тусгаар тогтнох байр суурьтай Ла Чинтэй сонгогдсноос хойш Хятадын гэрбарчдын зүгээс Тайваны тусгаар тогтнолыг эсэргүүцсэн мэдээлэл удаа дараа гаргаж Тайваны хоолой дээрх цэргийн бэлтгэл сургуультаа огцом нэмэгдүүлэх болоод байгаа юм. Япон улсын их баригч намын дарга Такаичи Санае Төв банк инфляцийн бодлогын талаар байр суурьаа илэрхийлжээ. Тэрээр Японы Төв банк бие даасан бодлого баримталдаг боловч шийдвэрүүд нь засгийн газрын эдийн засгийн зорилготой нийцэх ёстой гэж мэдээлээ. Мөн инфляци эрэлтээс бус түүхийн эдийн үнийн өсөлтөөс шалтгаалж байгааг онцолж бодлогын хөөг өсөхөөр яархан зохимжгүй гэж анхаарууллаа. Үүнтэй холбоотойгоор йенийг ханшсуулж Төв банкны ойрын хугацаанд хүүг нэмэх магадлал буурсан гэж үзэж байна. Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон сүүлийн 2 жилийн дотор 6 дахь ерөнхий сайдаа томилох гэж байна. Тэрээр ерөнхий сайд Себастьян Лекорног огцорсны дараа 48 цагийн дотор шинэ ерөнхий сайдыг зарлана гэж мэдэгцэн. Шинэ ерөнхий сайдын нэр дэвшигчдийн дунд ерөнхий сайд асан Бернар Каснер, Европын эдийн засгийн комиссар асан Пьер Московичи, хууль Европын парламентын гишүүн асан Жан-Лу Борландер яригдж байна. Итали улсын батлан хамгаалах яам энэ онд 31.3 тэрбум еврогийн төсвийг баталж, энэ нь өнгөрсөн оныхоос 7.2%-аар нэмэгдсэн дүн болж байна.
Энэхүү зардал нь 2026-аас 2027 онд ижил байх төлөвтэй байна. НАТОгийн гишүүн орнууд 2035 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 5%-ийг батлан хамгаалах салбартаа зарцуулах зорилт тавьсан байна. Итали улс нь өнгөрсөн онд эдийн засгийн хэмжээнийхээ 1.54%-д дэвзэх хэмжээг батлан хамгаалах салбартаа зарцуулсан ч 2025 онд 2% хүрнэ гэж амласан байгаа лээ. Харин шинэ төсөлд нийт зардал нь 45.3 тэрбум евро болсноор НАТОгийн шаардлагыг хангахаар олжээ. Та бүхэнд өнөөдөр олон улсад болсон онцлог үйл явдлуудаас таймлан багцлан хүргэлээ. Дараагийн мэдээгээр эргүүлцгээе.